За өнөөдөр иргэдийн төлөвшөлтөд оруулах эдийн засаг төсөв хөрөнгө оруулалтын хороо хоролдож 2025 оны төсвийн нэмэлт өөрчлөлт за 2026 оны төсвийн талаар одоо төсөв батлах асуудлаар ингээд хуралдаж хилцлээ. За хуралд бол 20 гаруй төлөөлөгч одоо санал хүсэлтэд илэрхийллээ, асуулт асууж холбогдох хариултуудыг авлаа. За гол анхаарал татж байгаа зүйлүүд бол нийтийн тээвэртэй холбоотой 323 тэрбум төгрөгийн одоо татаасны асуудал байна. Дээр нь нэмээд бондын төлбөрүүд, за түүний зарцуулалтын асуудлууд, за дээр нь гэмтгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлттэй холбоотой зарцуулалтуудыг бол төлөөлөгчдөө нэлээд хөндөж бид ярилцлаа. За орон нутгууд дээр байгаа хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэрлүү хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төлөөлөгчдөө бас өөрсдийн асуудлуудаа ингээд ярьлаа. За бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах бүлгүүдэд одоо энэ гаргаж байгаа саналуудаа танилцуулаад тэгээд үүргийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд танилцуулж ингэж санал хурааж тодорхой шийдвэрүүд гарна. За энэ шийдвэрийн хүрээнд одоо жишээлбэл гамшигын эрсдлээс бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтыг шийдэе. За зарим хотуудын техник эдийн засгийн үндэслэлийг шийдвэрлэе. За бондын болон бусад төлбөртэй холбоотой зарим зүйлүүд дээр бол бас нэмэлт өөрчлөлт оруулъя гэх мэт ийм саналуудыг шийдвэрлэнэ. За эдийн засгийн хороо бол яг төсөв энэ хөрөнгө оруулалттай холбоотой үндсэн шийдвэрүүдийг гаргаж ийм санал оруулдаг ийм хороо байгаа. Тэгэхээр энэ бол үндсэн асуудал гэсэн үг. Үүн дээр бол төлөөлөгч нар нухацтай хандаж ингэж ажиллаж байна. За тэгээд 12 сарын 5-нд болох чуулганаар тодорхой асуудлуудаа хилцүүлнэ. За үүнтэй холбоотой бас бид бас бизнесийн эрх чөлөөний асуудлуудыг энэ хуралдаанаар бас одоо хөндөж тавих гэж байгаа. Тэгээ энэ одоо бизнес эрхлэгчид очиж байгаа дарамт бусад асуудлуудыг энэ чуулганаар бас хуралдаанаар бас ярилцах юм төлөвлөгөөтэй байна.